Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 хоногийн дагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаа оройтой амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 10-ны пүрэв гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханзаа Ами, найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд Mobicom мөн аялахад алс хязгаараагүй 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллаа хөтөлбөрөд хамтран ажиллаж байна. За шуурхнуудтай өчигдөр мэндийг хүргэе. Бүгдэнд нь үчимэндээ манайхан тулаанд бэлэмцтэй. Билээ. Ам ихч бил нөө. Билээ. Та бэлэн байж чадвал болчихлоо. За тэгээ өчигдөр битээр хаанаас сонсож байгаа вэ гэж бичсэн чи маш олон газараас сонсож байгаа сонсогчдоо бичсэн байлээ. Жишээлбэл Швед, Тайван, Улаанбаатар дархны алмас байна. Улаанбаатарын алмас байна. Японы Садако байна. Япон шинэ Садако гэж үүдэж байна шүү дээ. За Хятадын Шанхай алмас байна. Германы Барууны алмас, Чикагогийн алмас гэсэн байна. Бельгийн алмас байна. Солонгосын Улаанбаатар, Испаниас хүртэл байгаа юм шүү дээ. Говь Алтан, Шонхоор, за мөн Шведийн алмас, Солонгосын Чонжу хотын алмас гэх мэтчлэн маш олон сонсогчд маань дэлхийн өнцөг болон мөрөөс сонсож байна. Америкийн Сан Франциско хотын алмасаас байна. Энэ мэтчлэн маш олон сонсогчд маань сонсож байгаа юм уу? Дэлхийн өнцөг болон мөрөөс сонсож байгаа. Та тийг одоо бичгээр л мэдэх юм да тий? Тий нэрээд энэ олон улсаа сонсдог гэж мэдээгүй байсан. Дөржин манай хамар хашааны балдаахаас Тоо сонсдгоо гэж боддог байлаа шүү дээ. Айгууг сонсдог юм шүү дээ айц чи. За тэгээд манайхаа амар цаг групптэй нэгдэж амжиг байгаа л нэвтрүүлэг юу Facebook нэвтрүүлгийн хайлт хэсэг нэ. Facebook-ийн хайлт хэсэг дээр амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад групптэй нэгдэрээ тэгээд 65 мянган шүнтэй болсон байлаа. За өнөөдөр ярих түүх гимтрийн тухай товчхон дурдъя. Та амигч ямар хэрэг сонгосон байна? За би өнөөдөр Монгол усан гэмт хэргийг ярьдаг. Өнөөдөр ярих гэж байгаа хэрэг ерөнхийдөө хулгай хэрэгтэй холбоотой гэхдээ Монголд одоо мап гэж байсан уу тийм ээ гэмтрийн бүлгийн толгойлогч гэж яг ямар хүн байсан юм бэ? Тэр нь санаанд ормооргүй нэг хүн байсан тухай ярьж өгье. Оо сонин тийм. Тэр Монголын мап юм шиг. Монголын мап буюу гэмт хэргийн толгойлогч энэ 60-аад оны бас хэрэг байна. Оо за. Ер нь энэ 67-аад онд бас мап гэж сонсогддог байсан юм шиг байна. Тийм л юм шиг байлаа. За би өчигдөр та бүхэндээ сүнстэй шөнийн цэнгэний газрын тухай танилцуулсан нэгдүгээр хэсгийн явсан. Тэгэхээр өнөөдөр хоёрдугаар хэсгийг нь үргэлжлүүлээд хүргэе. За тэгээ шөнийн цэнгэний газар ажилладаг менежер залуу амралтын өрөөнд хяналтын камер харуулдаг дэлгэцэнд 2 номерын өрөөний хаалга өөрөө хаагдж байгааг харсан. За тэгээ дараа нь арай өөр өрөөнд унтжгаад 4 сүнс хажууд нь ярьж байгааг сонссон шүү дээ харсан байдаг. За ингээд захиралдаа энэ тухай хэлснээр эхний хэсэг маань дууссан. Тэгэхээр энэ хэсгээс үргэлжлүүлье. За захирал эмэгтэй зайран дуудснаар удалгүй шөнийн цэнгэний газарт зайран ирж та нар яагаад хүний үг сонсдгоо юм бэ? Битгий энд унтчаа гэж хэлдэг үсттэй гэж залуучууд руу хэлсэн маа. За ингээд залуу руу менежер залуу руу заагаад ялангуяа чамайг энд унтаж бүр болохгүй гэж хэлсэн штэ. Гэхдээ захиралгүй энэ менежерийн хөл рүү түлхэхээр шийдсэн юм уу? Аригч болгохтой ууж удахгүй амьтанд одоо юугээр л ариг цуцгаад идэх юм бэ гэж хэлж. Тэгээ үнийг сонссон захирал бүсгүй. Үгүй яасан гэж та учир шалтгааныг нь ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй штэ. Тэглээч мөнгө олохын тулд уухгүй гэд яах юм гэж хэвнэ хэлж. За тэгсэн зайран үргэлжлүүлээ хэлж л дээ. Яг шөнийн цэнгэний газрууд сүнс ихтэй байдаг нь үнэ. Гэхдээ гол нь танай ажилчид баг бүгд шахуу мэдрэмж айхтар өндөртэй хүмүүс. Би чамаа хүртэл удган болохоор хүн байна гэж хэлжсэн биз дээ. Харин энэ менежер залуугийн хувьд би айхтар харж чадахгүй ч гэсэндээ эргэн тойронд нь мэдрэмж өндөртэй хүмүүс байхаар хамаг юм дарагдаад их юм мэдрээд байдаг юм билэ. Тэгэхээр хамгаалах тахилга хийх хэрэгтэй гэжсэн маа. Энэ одоо шөнийн цэнгэний газрыг нээхэд чинь тахилга хийсэн шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойш баг удаагүй. Энэ хамгаалах тахилга гэдэг нь юу гэж хэлээд байгаа гэхээр энэ газарт ажиллаж байгаа хүмүүст эрүүл их аз жаргалыг авчрах ерөөдөө нэг юм хамгаалах үүднээс те энэ тахилгыг хийдэг гинэ. За энэ яриг сонссон захирал хүүхэн жоохон дурамчхан. Йоо одоо тэр нас хэд болох юм бэ? За одоо хийх ёстой бол яг хийхээс яах вэ? Тэгээд тэрийг чинь хийлэхээр манай үйл ажиллагаанд цаад үзэхгүй болохгүй байгаас тэ гэж хэлж. За ингээд шөнийн цэнгэний газрыг нээснээс хойш ерөөсө 4 сарын дараа дахиад нэг тахилга хийхээр болсон. За ингээд зайран тахилга хийхээ өмнөх өдөр менежер залууг тусдаа дуудаж уулзсан маа. Тэгээ юу ч хэлсэн бэхээр чи өнөөдөр ажилласаа тарахаас өмнө цаасаа айган давс хийж дүүргээд сүнс харсан өрөө за тэгээ тэр ширээнүүд те хаалган дээр урталт нь ингээд тэр давсаа тавиараа. Тэгээ өрөөнүүдийн бүх өнцөг буланд гол нь тайхан шүү гэж анхааруулж хэлсэн байдаг. За ингээд залуу хэлсний дагуу хаасайгу давстай нэг аягнуудаа тавиад ингээд гэртээ харсан. За ингээд маргааш нь зайран ирж давс тавьсан өрөө болгон л орж шалгасан маа. Энэ чинь ингээд тэгж.
Тэгээ дараа нь зөөгч залууд хэлсэн юм л да. Чи өрөөнүүд рүү яваад тэр давснуудыг цуглуулад ир гэж хэлж. Тэгсэн менежер залуугийн сүнс харсан гих 2 дугаар өрөө болон нөгөө ажилчид хоол ундаа иддэг өрөө гэж байсан шүү дээ. Тэнд бас сүнс харсан. Тэр 2 өрөөний давс нь шаав шор юм бор шаргал болоод хувирцсан байсан гинэ. Цагаан давс нь. Тэгээ зайрын яалтчгүй энд байж л дээ гэж хэлж. Тэгээ тухайн үед давстай аягийг харахад дотроос нэлээд онцгой таагүй үнэр ханхалж ирсэн юм байна. За удалгүй тахлага эхэлж менежер залуу дээр ингээд даав ухчихж хагаад ямар нэгэн зүйл ураад нэлээд сонь нарийн юм болсон юм шиг байна. Тэгээ энэ залуугийн хувьд бол бас нэг юм өөрөө бол бөө том бол биш шүү дээ. Тийм учраас сайн бол ойлгоогүй. За ингээд сүулт нь аг өгүүлнэ гэж хэлсэн. За тэгснэ одоохондоо арай гарааг байгаа. Угаасаа чи ганцаараа хийх ёстой гэж менежер залууд хандаа хэлж. Тэгэхээр менежер залуу "Гэхдээ би юу хийх ёстой" гэж удаанаас асуусан. Зайрангаас асуусан. Тэгсэн зайран сангийн бопер шиг зүйл өгсөн маа. Яг одоо манай нэг сангийн бопер л арай биш л дээ. Гэхдээ тэрнтэй төстэй юм зүйл өгөөд тэгээ доторхоо нэгэд үтсэн чинь дотор нь аг, давс, хүч, хатаасан улаан чин юу зэрэг ингээ холио хийцэн. Тэгээ зайрангээ бичиж өгсөн сахиус ч гэсэн дотор нь байсан маа. Тэгээ зайран хэлсэн маа. "За одоо бид нар бүгд гарлаа. Бидний гарангуй чи бүх хаалга дотроос нь түгжээд надтай уцаар л ярих шүү. Гол нь чи бүх өрөөнүүдийг утаагаар маш сайн утгах ёстой шүү" гэж анхааруулж хэлсэн. За ингээд бүгд гараа авцсан. Тэгээ залуу ганцаараа шөнийн цэнгэний газарт үлдээд зайрангийн өгсөн савтай зүйлийг шатааж хэлсэн. Тэгсэн санснаас илүү айхтар их утаа суна гэж хэлдэг. Бид нар одоо нэг арц хууж уугуулахад одоо өөрөө тэр чигт нь баг ингээд манантуулах хэмжээний бол уухгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд л уух нуугна. Тэгсэн энэ өгсөн зүйлийг ингээд шатааж эхлэнгүүтэл баг ингээд манан татах хэмжээний айхтар их ингээд суна гэж хэлсэн гэнэ утаа. Тэгээ яг л юм ман дунд байгаа юм шиг. Дээрэс нь залууд ингээм амьсгалахад айгүй хэцүү. Дээрэс нь юм нэг юу байсан шүү дээ. Чинжүү хүртэл оруулцвал нүд нь хорсоод. За гисэн хэдэж зайран бүх өрөөг утаагаар маш сайн дүүрэх ёстой гэж хэлсэн учраас хэлснийхэн дагуу дүүрэх гэж хичээсэн. Тэгээ залуу бүх өрөөнүүдийг утаагаар дүүрсэн хэсгийг харж яваад өмнө нь сүнс харсан 2 дугаарын өрөөнд орсон. Тэгсэн хачирхалтай залуугийн толгооноос дээшээгээ 30 см хүртэл утаа хүрээд за түүнээс дээшээ таац руу утаа ерөөсөө очихгүй юм тунгалаг байгаа гэсэн гинэ. Тэр нэгсэндээ тэнд нэг ямар нэгэн зүйл уурцсан байгаа юм шиг те. Таацан дээр байгаа л бол ерөөсөө ингээд дээшгээ хүрхгүй байгаа гэсэн юм байна. Тэгээд залуу нүдэндээ итгээгүй. Гэхдээ цон хаалга нээгээгүй бахт те. Яагаад таазнаас одоо юу гэдэг салхио салхилсан ч юм уу тийм зүйл ерөөсөө байхгүй бахад тэр дээдлийн хэсэг ингээд тунгалаг тэгээд доор нь ингээд нөгөө утаанууд нь доошогоо ингээд эргэлдээдсэн гинэ. Тэгээд залууд үнэхээр аимшигтай санагдсан. За ингээд зайрн руу залгасан маа. Гэхдээ зайраа одоо энд нэг л биш нааха ингээд ерөөсө утаа нь ингээд миний толгоноос дээшээгээ 30 см л дээшээгээ ингэж болж байгаа. Тэрнээс дээшээгээ тааз руу ерөөсө хүрэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн зайраа хэлчихэлтэй. За ойлголоо. Чи төр хүлээж агараа гэж хэлээд за удалгүй залуугийн байгаа өрөөнд орж ирсэн байдаг. За хамтраалч танилцуулаад урагшлуулъя. Өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтээ сэгсрээ тав Mobicom. Тэгэхээр Mobicom-ын хэрэглэгч сонсогчдоо нэг гоё мэдээг дуулгая. Шинжлэлийн үеэр утсаа сэгсрээд баахан бэлэг аваад байсан. Тэр сэгсрээ даврамжуулалт дахиад эхэлсэн явж байгаа юм байна. За Mobicom-ын зүгээс хэрэглэгчтэй өдөр бүр нэг удаа өнгөө сэгсрэх эрх биелгэсэн хэвээрээ байгаа. Тэгээ та нар маань өдөр тутмын хэрэглээ болох, нэгж дата авах, багц захиулах, шин дугаар авах бүртээ сэгсрэх эрхээ нэмж маш олон төрлийн бэлгэний эзэн болох боломжтой байгаа шүү. Тэгэхээр яг одоо та Mobicom аппликейшныхаа сэгсрээд ав гэдэг баннер дээр нь дараад сэгсрээд өнөөдрийн бэлгийг бас аваарай. Амжааг бол баярлалаа хамтран ажилласан өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтээ сэгсрээд ав Mobicom байла. Баярлалаа. За ингээд өгөршлүүлээ. За ингээд гадаас зайран орж ирж байгаа. Тэгээ зайран гартаа нөгөө бөө удагнуудыг хэрэгэлдэг им илд байдаг гинэ. Тийм илд барьж орж ирсэн. Тэгээ залуу тандан айлв зойлог минь намайг дагаа яв. Тэгээ сайтар дотроо залбираар алга бол гэж хэлээд за утаа дүүрэхгүй байгаа хэсгүүдэд очиж тарин уншаад илдээ хөдөлгөж сахиус шатааж залууг дагуулад 30 минутын турш ингээд энэ үйлдэлүүдээ давтаал ингээд өрөө хооронд ороод ингээд гараал явуулсан. Тэгээ хамгийн хачирхалтай зайран орж ирсний дараагаас утаа дүүрэхгүй байсан хэсгүүдэд утаа дүүрч эхэлсэн. За тэгсэн гинтхэн зайран бүх дээшилчих шиг боллоо. Би дахиад гарлаа шүү. Чи энэ хിവэрээ 15 минут орчим дахиад утаагаар өрөөнүүдийг дүүргээд намайг залгахаар энэ хаалгыг бол нээж болохгүй шүү. Галтогооны өрөөний цонх, хүлээлгийн бас амралтын өрөөний цонхнуудыг нээж энэ утааг бүгднийг нь гаргах шүү гэж хэлж. Тэгээ залуу зарим танд хэлж л дээ. Гэхдээ зарим өрөөнүүд цонхгүй болохоор энэ утаа бүгд гарахгүй хаа. Хичнээн агааржуулах сэнс ажиллуулсан ч гэсэндээ ийм их утаа өнөр та нар амархан арилахгүй гэж бодож байна. Ер нь өнөөдөр шөнийн цэнгэний газар арилуулж чадах юм болоо да гэж асууж. Тэгсэн зайран ёор санаа зовсон шинжгүй. Санаа зовлдгүй дээ над утаач удахгүй сарнаа далуу болчихно. Чи угаасаа өөрөө нүдээр харна гэж хэлээд гараа авчиж. Тэгээ залуу ганцаараа үлдээд өнөөг утаан дунд нүд нь хорсон байдалтай зайрангийн дуудлагыг хүлээгээд за тэгсэн удалгүй цонхнуудыг нээ гэсэн мессеж ирсэн байдаг.
За ингээд залуу зайрангийн хэлсэн өрөөнүүдийн цонхыг нээтэл үнэхээр нүдэнд итгэнгүү зүйл болсон. Шөнийн цэнгэний газрыг битүү ингээ ман хувцсан юм шиг баг ингээ гарааж урдаа гарааж харах боломжгүй ман татсан байсан чинь яг юм гаднаас тоос сорогчор юм уу ямар нэгэн байдлаар агаарыг сорсон юм шиг маш хурдан баг 5 минут ч хүрэхгүй хугацаанд ингээд утаанд сарнаад ингээ гадаашаа алгуулсан гинэ. За ингээ удалгүй зайран орж ирээд хитэн сахиус жижигхэн ивхэд за эднийг өрөөнүүдэд байгаа гэрэлний бүрхэлд наагаад орчих. Харин чи сардаа нэг удаа давстаа аяг тавьж тэрийгээ сольж яхан шүү. Би бүрэн хөөгөөгүй зүгээр л чамайг одоо дарлуулаад ахаар чинь хүчийг нь сулсан л түүдээ. Тиймээс энд дахиж унтж болохгүй шүү чи. Бас давсны өнгө өөрчлөгдвөл надад заавал хэлнэ. Би яг тухайн үед сахиус бичиж өгч явуулъя. Тэгээ шатаагаад авахт болно доо. Ер нь одоо ингээд цааштай гайгүй дээ гэж хэлээд явсан байдаг. За энэ явдлаас хойш залуу 1 жил хагасын турш ажил дээрээ дахиж юусэн унтаагүй. Гэхдээ хачирхалтай зүйлс болсон хэвэрлүүлсэн. Одоо жишээлбэл согтуу маш юм согтуу хөшөөлж орж ирэх юм бол яг ингээд ийм бидний морцоо хайтай юу нь ойлгохдохгүй юм яриад ах юм иймэрхүү тохиолдлууд нэлээ олон одоо тохиолдож ирсэн. Тэгээ яг залуу шөнийн цэнгэний газар сүнс сүудэр байдгаа гэж сонсох нь бол сонсч ирсэн. Гэхдээ энэ явдлаас хойш ийм газарт үнэхээр сүнс байдгийн байна гэдэгт бүрэн итгэсэн байдгаа. За ингээд энэ түүх маань өндөрлөж байна. Тийм ээ тий. Тэгээд яг нөгөө одоо шөнийн цэнгэний газрууд сүнстэй гэж ярьдаг боловч сүнс нь одоо үнэн л болж таарчлаа юм л да. Тэгээ юмрсан бүрэн гүцэд бол хөөгөхгүй юм байна тийм ээ. Тийм бүрэн гүц хөөх боломжгүй. Гэхдээ энэ хүний хэлж байгаагаар тэр нөгөө таазан дээр нь утаа ингээ очихгүй байгаадсэн шүү дээ. Тэгэхээр л яг нөгөө өөрөө айжлага юм л да. Одоо энэ нөгөө болохгүй сүнс мөсөн таазан дээр уурсан байт юм бахтаа гээл те. Яг нөгөө энэ одоо зарим хүний хэлж байгаагаар болохоор нөгөө хөөгөөд шахаатч гэдэг юм уу те. Тийм байдлаар л шахсан л гэж ойлгосон. Яг нэг зүйлээ одоо хүчийг нь сулруулж байгаа юм да. Тэрнээс ч бол хөөж мөсөн зүйл бол байхгүй. Тэгэд энэ газар одоо ч гэсэн ажилтгал юм шиг үлээ. Гэхдээ тэгээд одоо тэгээд ихэнх л одоо шүрийн цэнгэний газар сүнстэй байдаг учраас нэг тийм айх маах тийм зүйл бол байхгүй л гэсэн мэлээ. Тасчиж байгаа юм шүү дээ тий. Тэгээд давс нь бас манайхантай адилхан л юм. Ер нь юмыг давсаар зайлуулад. Үгүй кино минь дээр тэгдэг тий. Дургуун мургуун хүрхээр энэ бахан давс зайлдаг. Оо тий. Тэр ч одоо тэр лам буурцгүй юу лээ шошч үлээ. Тийм л юм цацаад байдаг үстэй. Тэр чинь муу муухай амиг зайлуулна гэл кинон дээр нүүр амлон цацаад байдаг шүү дээ бас. Тийм байна. За тэгвэл дараагийнхаа хэрэг рүү оръё доо тийм ээ. За нэг сонирхолтой хэрэг байгаа юм. За энэ хэрэг 1960-аад оны ихээр хотод болсон хэрэг юм билээ. За Шарвын дамданд орж хурандаа энэ онц ноцтой бэлтгэсэн хууль дайныг эхнээс нь бүр мэдчихсэн. Тэгээд цаг тутамд мэдээлэл авч байсан цагдаагийн байгууллагын сонор сорохыг илтгэсэн гайхамшигтай сони явдал тухайд болж тэмдэглэл үлдсэн байдаг. За гэмт бүлгийн онц аюултай үйлдэлийг урьдчилан мэдэж өөрийн талын хүнийг тэдний дунд шургуулж амьдсанд гол нууц норч байгаа. Тэр нөгөө нэг кинон дээр гардаг штэ тийм өөрийнхөө талын хүнийг оруулждаг яг тийм л юм бас юм билээ. За би нэг ханиалгач дөө. Оо за. За 1960-аад оны ихээр Монголд мотоциклийн хулгай бүр их газар авч ирсэн үе юм л та. Ингээд цагдаагийн байгууллага нойр хоолгүй хөөцөлдөж исэн боловч ерөөсөө амжилт олохгүйсэн юм байна. Яг тэр мотоциклчнууд задлаад энэ тэнд хийчихэр өөрөөхөө олдох боломжгүй. Тэр үед нь болохоор Шарвын дамданд орж Улаанбаатар хотын цагтан сэргийлэх газрын орлогч даргаар нь ажиллаж исэн үе байгаа. Мотоциклийн хулгайчдын араас зүгээр хөөцөлдөөд баймааргүй санагтаад сэжиг бүхэх хүмүүстэй өөрийн хүмүүсийг нөхөрлүүлж хулгайчдын үүрлүү нэвтрэх арга замыг хайж гисэн юм л та. Тэр үед нь Чехийн улаан нөгөө Ява байна, Оросын Шахаад байна, Польшийн Юнак зэрэг хэд хэдэн төрлийн мотоцикл Монголд бүр гайхагдаад хүн болгон л тэрийг авч унмаар санагдчихсэн үе. За хулгайч болохоор нөгөө хулгайсан мотоциклыг аваад задлаад сэлбэг болгон зарж хольд солиод шинэ мотоцикл болгоод хямд худалдах явдал илбэг байсан. Хооронд нь хольд соличхоор нөгөө мэдгүй юм байл та. Байсан юм байна. За ингээд дашторж 3 дугуйтар Шахаад гэдэг мотоциклыг албанд аваад би жижиг царай муута гэмээр хинч харсан энжтэй гэж нүд үзүүлмээр Доно гэдэг энгийн хүнд өгсөн юм байна. Тэр нь цагдаад туслах олон нийтийн баригатын гишүүн залуу байсан юм байна л да. За тэгэд хэлсэн байгаа. За чи ингээд чухал албанд томилогдлоо шүү. Чи энийг зах зээлийн газраар ер нь олон хүнд харагдахаар газраар яваад унаадлаагаарай.
За ер нь бол тэгэхээр нэг хулгайчдын нүдэнд чи өртөн. Тэгэхээр хулгайчдтай заавал холбоо тогтоо гэсэн тодорхой үүрэг даалгаврыг энэ хүнд өгсөн байна. Энийг доноо ч гэсэн дуртай зөвшөөрж өргөлж зах зээлийн газраар димитийн тинээд янжуур багуулаад дээрээс нэг юм шилбэ барьсан нарийнхан өмдтэй нарийнхан шортой шаахаатай хинч хост харсан нөгөө нэг хотын ажилгүй харчуудын нэг гэмээр л харагдчихсан байна. Димисэлгүүцэл энэ тэнээ явж идэг нөхдүүдтэй л адилхан харагдсан юм аа л да. За тэгээд бүр орой болгон үдшилэг дээр очиод ямар ч бүжгийг этгээд хөдөлгөөнөөр бүжгэлж эхэлсэн ба. Ингээ бүжигт харамгц залуучуудтай хүүхэн булаацалтаж үзэж байгаа нэг удаа зодтолдохдоо хутаг гарган танхаарсан буюу яг л нөгөө би нэг юм зэрлэг танхаа танаахны нэг шүүл гэдэг ойлголтыг өгөхгүй байсан ба. За цагдаа нар ч гэсэн түүнийг дорн барьдаг байсан ба. Харсаар байтал цагдаа нар бариад аваа явчихаар танхаа залуусын ганц бах тав нь хандаг байж л дээ. За доноо энэ далмаар байдлыг илтгэж амждаг байж. Яасан гэхээр үгүй харин тэн дээр нэг тийм сэжигтэй хүн байсан. Өнөөдрийн бүжгэн дээр тийм юм болсон. Тэр тийм моциклтэй явж байсан гэдэг мэдээллийг өгөөд байсан маань. Ингээд нүдэ булуу болтол цохиулж ярваас амтан маргааш нь мөн л адилхан нөгөө хийдэг юм а хийгээд л тамхи багуулаад л зугаалаад явж идэг байж. Гэвч дашторчийн энэ ажиллагааг бусад дарганаар нэг их үнэлэхгүй байсан юм байна л та. Ээш наач одоо газар ахих юм уу та? Хүн олдох уу гэд юу нэг үнэлэхгүй байсан. Доног зах дээр хоёр хүүхэн суулгах часан гайхуулж явтал өнөөх бүжиг дээр өдөөдөөсөн залуу их л танимхаарад сайрхан танилцаж эхэлсэн ба. Тэгээд хэлж хөөе дагуу юу тэр өдөр чи зүгээр харсан биз дээ. Хэрвээ тэр өдөр цагтаад баригдаагүй бол би чамааг ёстой газар дээр чи наам зохих байсан юм. Чи ч ховчлоо. Тэр цагтаа чиний ах байх гэж доноо хийгжүрхэж эхэлсэн ба уурлаад. Нөгөө гэмт хэрэгтэн тэгсэн чинь хөөе харин чамааг баригдаад уруугаад алга болоогүй бол бүр өстэй харинч би болгоод хайчих байсан юм гэж цаатах нь өдөөс нь үг сүргсэн ба. За ингээд шин танил нь өөрийгөө моголцог гэж их л бардам танилцуулсан ба. Тэр хоёр удалгүй үү зайгүй найзууд болж хамт хүүхэн эргүүлж архитаж мотоциклоор димис сэлгүүлж хотоор өдөржингөө хамтдаа явдаг болсон ба. За моголцог с ижигтэй хүн биш шиг санагдаж доноо өөр шин найз сэмхэн хайж гисэн ба. За энэ ч дээ нэг тийм гэмт хэрэгтэй холбоотой биш юм байна да гэд. Тэгсэн нэг өдөр Монголцог хятад гуанзанд хооллож суухдаа хөөе хоёлоо ер нь ингээд тэмээл яваад байна да. Ер нь ахиух мөнгө олчмоор байна. Чи хаанаас мөнгө олоод идэх юм бэ гэж хэрэгт орлсон ба. Тэгтэн тэр бол нууцаа чамд хэлж болохгүй. Гэхдээ доноо ихэд сонирхоод юу алсан яаж олтыг гэж асуусан юм байна л да. Тэгтэн Монголцог хэл амаа билэгдэж ямар нэгэн хэрэгтэй юм олоод мэдчих санаатай шалж гарсан ба. Сүүлдээ доноо булзаар болж за чамааг л гэж хэллээ шүү. Манай аав чи хөрөнгөтэй хүн байсан шүү дээ. Аавын минь хураасан хур жаах юм би л дээ гэж залж гисэн ба. Тэгтэн чи тэгвэл яагаад ийм хачин шулмын овоохоо шиг юм дэ амьдрдаг юм. Гэр орноо чи хараач үүдэн татаж болдгоо юм уу гэхтэн. За тэрхийн тамаатай юм би ороод амьдрчлээ болоо юм шүү. Дажгүйхан шиг гэртээ олчвол бусдын анхаарал татахын л нэмэр энэн дээр гэдэг аахгүй хинш намайг анхаарахгүй гэж хэлсэн ба. За ингээд хэд хоногийн дараа Монголцог бараан захын гаднаас мотоцикл хулгайлах санал тавьсан ба. Доноо хэрэгт дурлаж сэхэлцэнгүй үл тоож их юмсгэлээд ер нь бол ярваагаад жаахан дууг байсан. Шаал дими юм хийж яахын эцгийн хөрөнгө байх чинь хулгай хийж яа тий. Тэгээд тэр ч одоо бүтт юм уу да гэж асуусан ба. Тэгэхэд нөгөө Монголцог нь гүй тэр амархан чи бид хоёр хаалт болоод эзнийг нь зүгээр саатуулж яхад л болно. Манай нөхлүүд ар хойгоор нь газ амжуулчих нь ямар ч өөсийгүү хийдэг гээл бүр ерөнхийдөө гайхуулж эхэлсэн ба. За ингээд нөгөө болцсон өдрөө бараан зах дээр очиж доноо Монголцог хоёр шаахаатай мотоцикла хямдхан зарах гэж худлаа жүжиглж олонний анхаарлыг өөрсдөн дээрээ татаж эхэлсэн баам л да. Энэ үед нь мэдээж цагдаа нар нууцхнаар хин хэрхэн мотоцикл хулгайлтыг нүдээр харах гээд энгийн хувцастай дунд нь орчигдсан зогсож байсан. Гэтэл энэ үед үнэхээр дээд сургуулийн түүхийн багшийн шинэхэн улаан яава нүд эрэмхийн зурл ор сургаалга болсон. Тэр олон цагдаа тэр олон хүн байхад л алдагдсан ба. Цагдаа нар үйлчлэг баримтжуулж авч чадалгүй димийл ажиглан дагсаар ногоо нуурын зүүн талын хашааны мудан амбарт нуухыг хүртэл мэдээ зогссонгүй зургийг нь ямар ч ясан дараа тамцсан ба. Ингээ маргааш нь хулгайчид мотоциклыг нэг бүртлэн задлаад рамыг нь химэг цохиж хогийн хонхоор тавиачаад хайчаач. Дашторч хоёр нөхрийн хамт очиж химхэрхий рамыг нь үзэж мөн л зургийг нь авч нэлээсээ баримтжуулж авсан байна.
Ингээ өдөр болгон дээд сургуулийн багш ирж мотоциклээ олж өгөхөй гууж дээгүүр доогор ерөнхийдөө зарга үсгэж гүйж эхэлсэн ба. Гэхдээ та нар ч одоо цагдаагийн байгууллага үсттэй ингээ мотоцикл өчнөө алдагдаад байхад чи ямар удаа хайдгийг яагаад болоод өчөж чадахгүй юм гэж бөө юм болсон юм л да. За ингээд дарторж томоохон үйл ажиллагаа явуулаад хулгайчдын дундаас барьж өгч болохгүй учраас олдохгүй байна. Удахгүй олдноо та 50 байжээ гэж арга сам хийхэд хараа хийж буцаадаг болж. Өнөө улаан мотоциклыг нэгтэй нь хольж цоош нь мотоцикл босоход зургийг нь бас баримтжуулж аваад хадгалж эхэлсэн байна. Эдгээр гимт хэрэгээ ингэж үйлддэг юм байна. Нэг мотоциклыг задлаад дараагийн шинэ мотоциклыг ингэж босгож ирдэг юм байна гэдгийг баримтжуулж авсан байна. За өнөөдөр мотоциклыг хөдөө зархаар явхад нь Баян зүрхийн гүүрэн дээр зургийг нь сим авч түүнээс цааш даах аргагүй байсан учраас ер нь бол тэр доорн барьж чадаагүй байна. За баяртай гэд ингээ үлдээсэн. Дараа нэг яг гинт хэрэгийн толгойлогч нь болохын тулд тэр мотоциклыг явуулчихж байгаа. За бусад олон мотоцикл авсан тодорхой бос учир жаахан хүлээх хэрэгтэй буюу яг баримтжуулах хэрэгтэй байсан. Дээрээс нь дашторжийг шамдуулж шуурхай биш ажиллаж агаад нь онцлон анхааруулад байсан юм байна л да. Дээрээс нь та нар одоо ингээд хулгайд алдсан мотоциклыг харсаар байгаа солиод явуулахад нь ингээд явуулчих байгаа юм уу тий? Ягаад барьж авсангүй гэх мэтчлэн дарамт ирж байсан. За энэ үед нь нөгөө доноо хот даяар зугаалаад хүүхнүүдтэй наргидс ингээд архиа усаар мотоциклаа унсаар тамхиа татаж наргидс ингээд л яваад байсан. За нэг өдөр холбоо бариад хэлсэн байгаа юм л да цагдаагийн газарлаа. За би нэг томоохон байгууллагын каст тонохор боллоо гэж хэлсэн байгаа. Ингэж энэ мэдээллийг өнгөтөнд дашторж түүнтэй биечлэн уулзаад ярилцвал хулгайчид хотын захын томоохон байгууллагын каст тонохор болсон нь тодорхой буюу маш нарийн төлөвлөгөө гаргацсан байсан. Ингээд төмөр авдрыг нь тэнд нь задлах биш тэндээс нь тэр чигт нь өргөөд авч явахаар төлөвлөсөн байж л дээ. Эхлээд яах чам гэдгсэн чинь төлөвлөгөө нь тэд газ 51 машиныг аваачаад үүдэнд нь зогсож үтсэн чинь төмөр авдар өргөж гаргахад өндөртөд байсан юм байна л та. Арай дийлэхгүй байсан. Тэгээд тэд нар миний шахатай мотоциклыг аваачаад үүдний 50-өр шатанд нь тулгаж зогсоож үзэхэд яг таар чинь болно гэж хоорондоо тохирсон гэж байгаа. За тэр байгууллага нь орлого ихтэй хоногт заримдаа 20-оос 30 мянган төгрөг олдог байсан. Энэ ч одоо 1960-аад оны үе шүү дээ. Төгрөг олдог ажилчдын цалин буусан үед бүр 60-аас 70 мянган төгрөг л эргэлддэг байсан гэхээр маш хөнгөтэй байгуулга байсан ба. За тэр өдөр касчин цалингаа тараахгүй орлогоо банкнд тушаахгүй байх юм нэ гэдэг ер нь дотроос нь чимээ нагаар мэдсэн байсан байна. За энэ ноцтой мэдээлэл цагдаагийн байгууллагыг нэлээд зочирдуулж орхисон байна. Хотын цагдаагийн газар энэ асуудлыг шуурхай авч хэлэлцээд дашторжийг бүр тодорхой мэдэх үүрэг өгсөн байна. Үнэхээр тонох гээд байгаа мó ийм явдал болох гээд байгаа мó тэгвэл тэр их мөнгө алдагдах гээд байна гэд нэлээд шавдуулж эхэлсэн. Ингээд тэр ажиллагаанд хин оролцох юм, хэдэн хүн оролцох юм, ямар зэвсэгтэй байх юм, ямар үүрэг гүйцэтгэхийг нэг бүрчлэн мэдэх нь зайлшгүй чухал болсон байна. За энэ асуудлыг Нах яамны сайд бүр засгийн газар намын төв хорооны зарим дарга нарын сонорт хүрч дуйлан болоод Монгол Улс даяар буу юм болсон байна. За дашторжийг бүр сайд дуудаж олон зүйл мэдхийг дахин шаардсан ба. Чи нөхөр минь мэдэж гин үү? Наа чи их хэмжээний мөнгө алдагдах гадаад яг үнэхээр баттай юм уу гэд буу юм болж гисэн. Ингээд оноо хэд хоногийн дараа бүх мэдээллийг шаардлага хангах хэмжээнд тодорхой мэдэж ирээд тэрийгэ бүр тодорхой цагтаа нарт өгөөд буу сум олох хэрэгтэй байна гэж хэлсэн байна. За ингээд нөгөө нэг гэмт хэрэг нь бүр буу сумны асуудалтай хүрсэн учраас бууны асуудлыг яамны сайдын хэмжээнд авч хэлэлцсэн байгаа. Маргаанч гарсан энэ хэрэгээс болоод дээрэмчдэд буу уган гэсэн ч одоо юу яриад байгаа юм бэ та нар ч одоо галзуурсан юм уу? Дээрэмчдэд цагдаа нар нь буу зэвсгэр хангадаг болсон юм уу гэд буу юм болж гисэн. Гэхдээ наадах чи сонсоод олон түмүү юу гэх юм гэж яхад зарим нь өөгөх ёстой өөгжиж нэрэг чин илэрнэ гэж буу юм болсон ба. За ингээд зохих төвшөнд маш удаан хилэлцсэний эцэст хуучин муу бууг дамжуулаад доноод өгсөн байгаа. Тэр гэмт хэрэгтнүүдийг зэвсгэлсэн гэсэн. За ингээд доноо маргааш нь ахаад хэлсэн. Гүй та нарын өгсөн буучин гологдчлоо штэ. Гүй нэг сайн буу олоод өчөж болдгоо юм уу? Эднэр чи ахаад ингээ сайн буу хайгаад байна штэ гэж хэлсэн баа. Дахин ярилцаж дариггүй 10-аад сумтаа шинэхэн винтоп өгсөн баа. За бууг хулгайч талархан хүлээж авсан удалгүйч мэдгдсэн. Ингээд товлсон шөнөөсөө хулгайчид ухарч дараагийн манаачи ээлжийг хүлээх болсон буюу яг гэмт хэрэг гарна гэж тохирсон байсан өдрөө бол ямар нэгэн байдлаар гэмт хэрэг хийгээгүй юм л та. За энэ нь кассанд гол мөнгө орж ирэхийг хүлээсэн шалтгаан байсан. Энэ үедээ гэмт хэрэг хийн гэсэн үг нь кассанд нөгөө нэг хүлээсэн мөнгө нь орж ирэхгүйс учраас хойшлуулж байгаа.
Яг энэ үед нь дээд байгууллагын дунд ноцтой маргаан гарч эхлээд гурвалжин дөрвөлжин болж эхэлсэн. Намын төв хорооны зохих албаны хүмүүс хулгайчдыг үйлдэлээс нь өмнө барай, хорт үйлдэлийг нь таслан зогсоохыг шаардаж эхэлсэн. Та нар одоо төлөлгөөг нь мэдж байгаа. Дээрээс нь буус юм өгч өгсөн. Наад хүмүүс чухал амны хэрэг үйлдэл яах юм? Тэ замдаа тарших амтны хөнөөчүүл яах юм бэ? Мэдчихэл байгаа бол хүмүүсээ бариад аваа гэж шаардаж эхэлсэн. Харин цагдаагийн байгууллага үйлдэл дээр нь барих хууль зүйндэс гаргаж тавьж эхэлсэн ба. Эцэст нь муур хулгана яаж барихыг хөндлөнгөөс зааварчилж болдгоог ойлгоод энэ үйл явдал цаашаа чөлөөтэй өрнөх боломжийг нь олгосон байна. За ингээд тэр байгууллагын кассанд зориуд өөр байгууллагын мөнгө хадгалах операц зохион зохиож хуурамч бодолтой уутлацтай мөнгө гэмээр зөөл хийж харж байж агаад лацдуулаад цоожлуулсан ба. Тэгэхээр мөнгөний солилцсон гэсэн үг. Хулгайч нартай хувилцсан касс хүүхэн хэнийгчээгүй царайлан сэхэлцэж эхэлсэн буюу одоо тэр касс хүүхэн нь нэг хосонтой хулгайчтай хувилцсан болж таарсан. Яг үнэ. За ингээд буута 5 хүн 2 мотоциклоор очиж шахаад дээр мөнгөтэй авдрыг ачаар төлөвлөж бүх зүйл эсрэг талд нь ерөнхийдөө бэлэн болсон байсан гэсэн үг. Тэр найхтрал хувилтааны хэрэг баг кино юм ааш. Харин тийм ээ, бүр нөгөө юу нүртэл хамт хувилдсан байна. Касч нар хүртэл хувилдсан байсан. За амтралчаа танилцуулгад үргэлжлүүлье. Аялахад даас хийж гараагүй 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллаа хөтөлбөрөд. Тэгэхээр жуулчин компани нь Монгол улсын анх дахь ууган аялал жуулчлалын компанигаа 70 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон таны мөрөөдлийн аяллыг бодит болгохоор зориулж ажиллаж байгаа хэрэг. За 4 сард санал болгох аяллуудаасаа танилцуулъя. За хамгийн баялаг хөтөлбөртэй, хамгийн хямд үнэтэй, за шууд нислэгтэй жанжаажигийн аялал байна. За энэ хүү аяллаа турш хятадын гайхамшигт байгаль, үлгэрийн мэд, уус хамгийн өндөр шилэнгүүрийг үзэх боломжтой. За яг одоо аялахад цаг агаарын хувьд бол бас таатай байгаа юм байна. За тэгээд Туркийн 3 хотын гайхамшиг мэдрэх аялал байна. За энэ маань аяллаа хөтөлбөрт Анталиягийн, Далангэрэг, Памуккалагийн, Халуун Аршан, Истанбулын түүхэн дурслын газрууд багтсан. За бид хэд өнгөрсөн жил Турк явсан болохоор нэр ишүүжүүлэх гоё юм байна шүү. Тэгээд 2025 онд эрч хүчээ зэнгэлэх үүднээс Фуко Карлын шууд нислэгтэй аяллыг бас санал болгож байна. За энэ нь болохоор гэр бүлээр аялахад хамгийн тохиромжтой гэж хэлж болно. Хөтлөрийн давуу талаас нь одоо Win Wonder Park байгаа байна. Ocean World, Шүрэн арал, Сафари амтны хүрээлэн хотын аялал. За тэгээд Венецийн гэрлэн шоу зэрэг үзэх боломжтой. За мөн Гуанчжоу хотын Кантон Фэр үзэсгэлэг худалдаанд оролцох шууд нислэгтэй аялал байгаа. За энэ үзэсгэлэг худалдаанд олон улсын үйлдвэрлэгч нар болон бизнес эрхлэгч нар өргөнөөр оролцдог. Тэгээд шинэ брэнд бараа бүтээгдэхүүн судлах, өөрийн бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог Азийн томоохон үзэсгэлэг худалдаа. За мэдээж газрын дивааж Хайнан арлын шууд нислэгтэй аялал. Аялын хөтөлбөр сармагчны аялал үзэх нь, арал үзэх нь, агаарын левтер аялах нь, Бьютикрон, Гранд Шоуг үзэх нь, далайн эрэгт амрах юм байна. За мөн Атлантис усан парк тоглох зэрэг багтаж байгаа хэрэг. За аялал бүрийн үнд багтсан зүйлс нь нислэгийн тээ, зонгосны буудлын такс, за хөтөлбөрт багтсан зочид буудал, хөтөлбөрт багтсан одоо заагдсан хоол үзүүрүүд, за тэгээ аяллаа иж бүрэн даатгал орсон байгаа. Тэгээ одоо аялаад дараа төлөх бас боломжтой. Банк болон зээлийн аппликейшн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад жуулчин компани Facebook руу бас дэлгэрэнгүй мэдээлэл ороод авна гэсэн үг. Тэгээд заавал нөгөө одоо төлөхгүйгээр те. Тэгээд яг дараа нь хуугаад төлөх боломжгүй болно шүү дээ. Чүгэн хүмүүс бас байгаа хөө зөндөө байгаа те. Яг үнэ. За тэгээд аялал бүр яг хөтөлбөрийн дагуу явагддаг найдвартай. Аялагч бүр иж бүрэн даатгалд хамрагддаг. За банк болон аппликейшны зээлтэй учраас төлбөрийн уян хат нөхцөл санал болгож байна. Аялалд бүрд нөгөө тухайн нутгийн болон монгол хэлтэй хөтчүүд хамт ингээ аваа явждаг. Тэгэхээр Турк амрын тийм. Яг үнэ. Хамнаа нэг одоо жишээлбэл өөр газар руу очиж юм сонирхыг ихтэл тэр хүнээс асууч тэ тэндээс би тийм авмаар байгаа яашаа яаж явах вэ гэл. За хаяг барилгын хувьд Улаанбаатар хот Элчингийн гудамж за Мика зочид буудлын баруун тал гэсэн үг жуулчин компани байр за байшин дээрээ жуулчин гэсэн том хаягтай байлээ. За энэ барилгыг 2 давхар байрлаж байгаа. Нэлээд том хаяг байгаа. Холбоот хувцсны дугаар нь 7288 12 12 7288 12 12 гэсэн дугаар байна. Сошиал хаяг нь жуулчин цэгийн мөн жуулчин компани аялахад ас хязгааргүй гэдээ хайхаар гараад ирэх нэ. Барилга хамтраажилсан аялахад ас хязгааргүй 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллаа хөтөлбөрөөс танилцууллаа. Баярлалаа. За баярлалаа хамтдаа сонсогчтой. За өнөөдөр та бүхэнд Монголд 1960-аад оны үед болсон мотоциклийн хулгай за дээрээс нь одоо нэлээд юу гэмтэй төлөвлөгөөтэй гэмт хэргийн бүлэглэлийн талаар танилцуулж байна тийм ээ. Цаашдаа кино цаашааг нь яманах актер зохион байгуулалттай байж л гэж байна. За ингээд одоо нөгөө каст хүүхэн мөхөн бол өстө бод юу ч бодохгүй бэлэн гэж зогсож байгаа юм л та. За нөгөө талд болохоор
Яасан гэхээр хулгайчдыг газар дээр нуугдах ажил мэргэжлийн өндөр түвшинд маш сайн бэлтгэгдсэн ингээ байж исэн. За дорторж ингэж хоёр талд шүн болохыг хүлээгээд цаг тоолон тэсэг ядаг хүлээжсэн. Нэг талд хулгай хийх гээд байгаа, нэг талд барих гээд байгаа хүмүүс ингээ байжсэн. Дорторж бүрэн зэвсэгтээ 12 цаг дата нөгөө талд нотж исэн. Намрын хүүтний шүнд бараан тэнгэр додод гялалцсан нэлийн жиндүү буюу хүүтэн хонс юм аа л да. Болцсон цаг ойртож хаанаас гэрэл тусгал гэж өстой. Үнэхээр тэсэг ядаг хүлээжсэн. Дорторж хулгайчдыг хаалга эвдэж ороод касны том төмөр авдрыг чирч гаргаж ирээд шахаадаа яг ачих үед нь гиндүүлэн дайраад идрийг барина гэж тооцоолж исэн маа. Шөнийн 2 цагийн үед алсад мотоциклийн дуугарч нэлээд хурдтай 2 хүнтэй мотоцикл байшингийн үүдээр тавхиад өнгөрчөж. За ингээд тэгэхээр ямар хүмүүс юм бол доо гэд шөнийн дурангаар харуул хоёулаа байшингийн зүгээр ингээд тэр байшин руу харчаад хажуугаар нь яваад өнгөрчөж л дээ. Тэгвэл тагнаж шалгаж байгаа л хүн нь юм байна л да гэж бодсон маа. Ингээд дорторч гинэт нэг юм ухаарад хөөе арай кас чин аюулгүй тэмдэг тохио тавих ёстой байсан юм биш байгаа та гэж дотор бухимдаж эхэлсэн ба. Удалгүй өнөөх мотоцикл хурд баахтайгаар буцаж ирээд байшингийн харалтаа гинэт зогссон. За тэгснэ гинэт зогсонгуудаа нөгөө нэг унаж явсан хоёр хүн нь бууж рөнгөтэй юм янзлаад ч юм уу мотоцикл нь хүн харуул эвдэрсэн засчихин даа л гэж харагдахаар байсан. Энэ үед нөгөө талаас шахаата мотоцикл тавьж гарч ирээд айчимхан явсаар байгууллагын үүдэнд нь ирэнгүүтээ тулгаад ингээд зогссон баг. За 3 хүн бууж ирэн тэрүүхэнд нь зогсоод хоорондоо ингээм юм яриад зөвлөлдөд байгаа болтой байснаа ямар нэг юм ирээд хайгаж эхэлсэн ба. Магадгүй нөгөө нэг тэндээ хаалганы цоож хүшиг төмөрч юм уу ямар нэгэн зүйл орхиод нуугаад үлдээсэн байж магадгүй байсан. Хэрвээ байхгүй бол тэгвэл яана эдэртээ хэрвээ байхгүй бол гэж дорторч бодсноо гинэд зорж ирсэн хойно хулгайч нар зүгээр буцна гэж байхгүй л дээ. Яг л хоттой хонд орсон боохоо гэж тааварлж исэн ба. Хууль зүйн үүднээс үйлдэл дээр нь барина гэж дорторч учралсан тул операцийг маш сайн хийж гүйцэтгэхээр зэхэж эхэлсэн байна. Нөгөө зэвсгэлсэн дээрэмчдийг хүчээ төвлөрүүлэхээс өмнө ганц нэг нь баримтлах хэрэгтэй гэж даргын сануулж байсан үг ч гэсэн тухайн үед их санаанд нь орж илтээ. Одоо болтол мэддэхгүй байгаа толгойлогчийг нь энд ирнэ гэж дорторч тооцоолж байсан. Эдрээ ямар ч байсан толгойлогч байх ёстой. Одоо өнөөдөр ирэх л ёстой гэж бодож байсан. Ингээ хотлтыг зөв зохион байгуулаагүйгээс хүний амь эрсдэх явдлаас дорторч бол ерөнхийдөө болгоомжилж байсан юм аа л да. Ер нь бол мөч хоног цагаар биш хитгэн хормор хэмжигдэх үйл явдал өрнөж ихсэнд хоёр тал хэрдэл баяртай байсан. За үнэхээр тэд урт төмөр олоод хаалга хөшиж эвдээд 3 нь дотгошоо яваад орчиж. Одоо тэд касын өрөөний сарампай модон хаалгыг эвдэж ороод модон лангууг химгэлж байгаа байх гэж таамагласан. Хүнд төмөр авдрыг цонхоор авч цугтаа харах байхгүй учраас дэнхийд л өргөөд гараад ирнэ гэж хараа зогсож байсан юм л та. Ер нь бол маш их төсвэр гаргаад төвчээртэй хүлээж байсан. Хэдхэн ормын дараа хүндий зогссон аар сархан зүйлээр оролдож цаг нөхцөж байсан нөгөө хоёр нь болохоор мотоциклаа төрж тийшээ очоод дотгошоо цувраад ингээ орчиж. Яг ингээд наан хараа зогсож байгаа цагдаагийн ажилтнууд бол үнэхээр цаг хугацаа удаа яваад байгаа юм санагдаж. Гэтэл тэд үнэхээр маш их удаж исэн. Дорторч эргэлзэж эхэлсэн маа. Гэхдээ манаач энэ үед тэдэнд саад хийхгүйгээр шагууртаа сэмхэн сууж явах хэрэгтэй байсан байгаа юм л да уулна. Доноо дээрэм ихэлснийг мэдгэх гэж доод давхрын булангийн 2 дахь цонхоор шүтэнд зууж дохио өгөх байтал ямар нэгэн дохио ерөөс өгөхгүйсэн юм байна. Дорторч гинцсэн байгаа. Өдрийн 15 цагаас хойш доноо ямар нэгэн холбоо бариагүй болохоор байдал өөрчлөгдөөгүй гэж дорторч болон бодож исэн юм байна л да. Гэтэл оройн 18 цагт хулгайч нар гинэт бүрэлдэхүүнээ болоод шийдвэрээ өөрчилсөн юм байна. Төлөвлөгөөгөө өөрчилсөн. За нууц дарга нь хит хашир хүн учир ингэдэг зантай юм аа л да. Хуучин бүрэлдэхүүний хид нь явхаар дөрөө чангалж удахгүй баяжхаа төсөөлөн сагсалж байсан 5-ыг нь зойрон тэгэд төгчсөн юм бэ. Нөгөө нь хуучин 5-ыг нь зойрон хийсэн гэсэн. Доноо энэ тухай цагдаад мэддэх нүксөв хайгаад олоогүй тэдний арга ивийг олоод мултрах гэж чадахгүй та яана бид та биш штэ гэдээ гайхшаа бараад байж байсан юм байна. Гэхдээ дээрэмчтэй хинэнч мөнгө хулгайлахаар очоод баригдтал байсан баг. Доноо очсон бол мотоциклынхаа нэг гарт нь бэлий хийж орхиох, нэг бол цонхоо шүтэнс зурж тохиох хэрэгтэй байсан. Дортой шүний дурангаар хартал мотоциклийн нэг гарт нь бэлээ байгаа хэсэг нь юус харагдахгүйсэн юм байл та. Нөгөө тохио байхгүй гадаг. Доноо ирээгүй болохыг нь мэдээд дорторч цаг алдахгүй тул чимээгүй маш хурдан гадуур бүслэлт хийж тогтоож гисэн маа. Дотогш дорторч өөрөө 2 нөхрөө дагуулan дайран орж 2 удаа хий буудаад бүх хөдөл гэж хашгирсан маа. Тэгтэл хариу таамгаар 2 буудах нь Макаро болохыг дорторч мэдээд бууж үг гэж хашгирч гисэн маа. Гэтэл нөгөө нэг
төлөвлөгөө нь бүтлгүүтсэн учраас дайралт нь арай л эрт эхэлсэн юм байна л да. Тэд төмөр авдрыг авч гарахгүйгээр зөвхөн цоожиг нэвдэд хоосолж байтал гинэт дайралт ирээд сандарч орхисон юм байна. Уулын төлөвлөгөөр төмөр авдрыг аваа гарах хэрэгтэй байтал тгийгүү эвдэлж исэн юм байна. Ингээд толгойлогч нь их хашир хүн байсан учраас хуурамч мөнгийг тэмтэрч үзээд хажуу дотоо өгч наадхаа аваад цонхоор өсөр гэж тушаагаад өөрөө зэрэгэлдээ өрөөгөр дамжин гарахыг ордож гисэн маа. Тэр өрөөний халаалтын хоолойг нь явж шалгадаг ажилчид орж гардаг жижиг таглаатай нүх байгааг каас хүн алидина заагаад өгсөн байсан юм байна л да. Тэр 5 хүн огт нүд ирмэх зур түүгээр орж хонглоор гүгээд манай чин шавхрын хорилцоо гарч ирсэн маа. Манай ч хэрэг дурлан чимээ чагнаж одоо муусан хулгайч нарыг бариад туугаад гараад ирэндэ гэж бодож байтал хажуу талаас нь гинт хүмүүс бичгнэд гараад ирсэн юм байна. Дашторч хормын төдийг хүлээснээ өөрөө эхэлж дайран орвол хожимдсан гэдгээ мэдээд багтартлаа урлан төгшөөж зарлаж амжсан ба. Энэ сацуу манай чин буу тасгиж хүн хашгирах чимээ гарсан ба. Манай чихний хүнийг нэг л с ิจ гтэй бүгдийн гүсээр хашааны харанхуй болон руу орохыг хараад дээгүүр нь буудаад зогс гэж хашгирсан юм байна л да. Тэр нь толгойлогч байж л дээ. Их мөнгө аваад цухтаацсан ба. Бус нь гар харахгүйгээ ойлгоод нэг их эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн. Дашторч тэднийг ороноос цугладаг газрыг хамгийн түрүүнд заалгаж аваад яаралтай очиж бүсэлж аваад шалгаж үзвэл доной монголцог нарын хідэн хүнийг өмхий зойронд хориод ер нь бол нөгөө төлөв шаа согтуу хөвтөжсэн юм байна. Дашторч согтуу доноогоос толгойлогч нь хаана байгааг асуугаад би мэдэхгүй штэ би харж байгаагүй танихгүй гэж хариулсан маа. Толгойлогч нь яагаад гинтийн цохолд авч сүрснээ ухаарч эртнээс сэжиглээд доноог уруугч гэж итгэн өшөөгөө авахар эрэхт нь дашторч 2 удаа буудчиж барьж авсан юм байна. За ингэж ганцхан шөнийн дотор зартаа зэвсэг дээрэмждэг баривчилсан ба. Бүгдээрээ нэг бүлэг бөгөөд мотоцикл хулгайлж худалддаг, халаас суйлдаг, орон байрны хулгай хийх зэрэг ер нь бол элдв ичдтэй хүмүүс л цугларцсан юм хүмүүс юм байна л да. Хулгаалт зарж амжаагүй мотоцикл задлж орхисныг нь дахин өгсөж эзэнт нь өгч бухимцсан хүмүүсийг бол хохирлог болгож чадсан байдаг. За Улаанбаатар хотын хамгийн том нарийн зохион байгуулалтаа дээрэмж тэм толгойлогч нь хэн байсан бэ гэхээр бараан зах дээр үргэлж зогсож байдаг морин тэрэгчин хадингар шар өвгөн байсан. Хүүе, тийм үү? Хинт сэжиглэх хэрэггүй. Угаасаа тийм л байна л да. Барьж авсандаа цагтаа нар хүртэл өөстөө гайхсан юм бэлээ. За тэгсэн чинь тэр нь бүр 1956 онд шоронгоос орхож алга болсон олон удаагийн давтан хэрэгтэн нэлээд зартай араас нь хайгдчихсэн юм бол таарсан. Чоронгоос зугтцсан тийм тэгээд ингээ дүр хувиргацсан байж нэг төрлийн одоо гимгүү царайлал тэгтээ цаагаараа нилээн гимгүү морин тэрийг хөтөлтгөл нэг өвөөл байгаа шар өвгөн гэж шүү дээ. Атангар гэр бүхтэр юм. Тийм ээ. Юм хулгай хийх битгээл хүний өдөөс ч ойлгохтойхон хөдөлж чадхааргүй хүн байгаа байхгүй. Ингээд гимт төргийн бүлэглэлийн толгой эрхэлж ийм л хүн байсан байна. Ямар өстой нэг кино хийхээр түүхүү тий. Гэтэ амар одоо юу гин залтай гэхүү бүр ухаантай гэхүү хүн байгааз. Дотор нь одоо гимт юу цагдаагаас хөөрхөө орцсон мэй гэдгийг аль үжээ мэдэнгүүтээ тэр 5 хүнээс сольж мэлцсэн байгаа юм. Тэгэхээр энэ хүн бол айхтар бодлоготой л тий. Ажиллаа. Ста кино цаашаа л юм ярив тийм Монгол улсад гарч ирсэн. Тэгэхээр манай цагтайг яаж ажилтдаг вэ гэдгээс эндээс харж байгаа тийм ээ. За баярлалаа энэ хүргээ нэвтрүүлэг өндөрлөө. Студид хөтлөгч Ханцаа Амийн найруулагчаар найруулагчаар Борхуу Гинчин Батнар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар өдөр бүр сэгсрээд өдөр бүр бэлэгтэй сэгсрээд Mobicom мөн аялахад аль сасгаар үгүй 70 жилийн түүхт хажуулчин компани аяллаа хөтөлбөрүүд байлаа. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлэг хүлээн аван сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.